За намайг Ган Эрдэнэ гэдэг Монгол хэл уран зохиолын багшаар 1-р курс хийж байна. Намайг Галсмаа гэдэг Монгол хэл уран зохиолын багшаар 1-р курс хийж байгаа. За манай 2-р уг болохоор хүний нэрийг монгол хэлчээр зөв бичих гэдэгсээ багсан байгаа. За хүний нэрийг бичихтэй хамгийн ихэнд овгоос бичиж, овгоо бичихтэй болохоор хэвээ аавын чинь нэр аа үсгээр ч юм уу ихшээр хэлэх юм бол шууд аа үсгээ тавиад тэгээд тусдаа тавиад нэрээ бичих гэсэн. Хэрвээ гээгүүлэгчээр хэлсэн байх юм бол яг нэг ард нь ихшээр авч амжуулж чичдэг аа. Жишээ нь дээр болдын хулаг гэдэг бол боох хулаг гэж чинь. За тэгээд нэгтэн болохоор 2 угаас бүтсэн нэрийн 2-р уг нь гээгүүлэгчээр хэлэх юм бол шууд залгаад бичиж, ихшээр хэлэх юм бол салгаж бичиж. Энэ Сүхбаатар Баццэг гэдэг үгийн 2-р уг Баатар цэцэг гэдэг нь гээгүүлэгчээр хэлж байгаа болохоор залгаж бичиж. Их учраас Мөнх Эрдэнэ гэдэг нь болохоор нөгөө 2-р үеийн үг нь ихшээр хэлж байгаа болохоор зураас тавьчихъя. Энэ болохоор 2 угаас бүтсэн нэрийн эхний үг нь инээр хэлэх юм бол биш инээр төгссөн байх юм бол хэгээ гээгүүлэгчээр хэлсэн бэр үгийг залгахдаа тэр энэ гişг нь энэ гээгүүлэгч нь инг буюу эхлэг юм болно. Хэрвээ энэ үг байвал энэ нь хэвээрээ. 2 угаас бүтсэн нэрийн 2-р үгийн үед өө үг шиг орвол өө үг шиг шилттэй бичдэг аа. Уг нь бол өө үг шиг чинь ингээд адагт тэгээд нөгөө дунд орохоор шилтгүү чигдэг штэ. Хүний нэр нь болохоор шилттэй чигдэг. Энэ Англи хэлээр болохоор төгс санскрит нэрийг бичихтэй тухайн хэлээр яаж бичдэг баримтлаас хацуу монгол хэлний эхлэл зохицол бүсийг бас зэргийг хагалзан бичдэг. Жишээлбэл бол энэ агуан цэрэн тэгээд сүрэн гэдэг эдгээр нэрнүүд дээр харж байна. Тэгээд дараа төгтөр нь зэрэг 2 ангилж байгаа байхгүй. Дараагийн болохоор ингээд төгс санскрит нэрийг тухайн хэлний ойролцоо бичдэг нэг юм байдаг. Тэгээд тэн дээр ингээд дуудлаганд төстөө болгоод ингээд жишээ нь зүгээр ингээд монгол хэлний зүгээр бичдэг ингээд равжиа гэж бичдэг шүү дээ. Тэгээд энэ төгс санскрит дээр болохоор шууд равжи болгоод ингээд бичдэг. Энд дээр нь гэсэн пилжигээд энэ болохоор пилжие гэдэг төгс санскритээр бичгээрээ жэт бичдэг гэж байгаа. За тэгээд хамгийн сүүлийн нь болохоор ярианы хэлний дуудлагаар төгсгөлт нь тэгшээ нэмэн дуудах болсон нэрийг өг үгээр нь бичэн ингээд нөгөө гэлийн альмаа гэсэн түрүүний хоёрыг тайлбарласан шиг ингээд шууд нөгөө юу гэрэл алин гэж шууд нөгөө хүний яг нэг биш дуудлагыг